Өнөөдрийн миний сэдэв болохоор Dentina genase imperfecta type 3 буюу 2 дахь төрөл гэж байгаа. За Dentina genase imperfecta гэдэг нь болохоор шүдний хөгжлийн юм бөгөөд энэ нь болохоор дентийн үүсэх явцад одоо явагддаг. За тэгснээр болохоор шүд хэврэг болон өнгө алддаг ийм өөрчлөлт юм байгаа. За энэ өнгө нь болохоор дотроо 3 төрөл болгож ангилдаг. Type 1, 2, 3 гэсэн 3 төрөл болгож ангилдаг. За type 1 нь болохоор osteogenesis imperfecta гэсэн юм яс хэврэг шиг өвчнөд хамт дагалдан явагддаг, хавсарч явагддаг болол type 2 нь болохоор type 2, 3 нь болохоор юм ганцаарчлсан байдлаар явагддаг, яг шүдэндээ л өөрчлөлт үзүүлдэг гэсэн. За тэгээд type 1 нь болохоор шүдэнд гэх юм бол шүдэнд өөрчлөх шинжлэх гэх юм бол шүдний хөзөөч хэсгээр илүү шаарлаж за хөх өнгөтэй болдог. За тэгээд шүдний тунгалагдуу болж өгдөг. За тэгээд шүдний буйл нь эрт шамардаг. Одоо буйл нь эрт шамардаг. За тэгснээр илүү мэдрэгшин. За тэгээд рентген болон рентгенээр харах юм бол шүдний илүү паалн илүү юм зузаан. За доторх зөөлж илүү юм жижигхэн харагддагаараа ялгаатай байдаг. За type 2 нь болохоор ерөнхийдөө type 1-тэйгээ төстэй шинж тэмдэгтэй. За тэгээд энэ нь болохоор яг онцлог зүйл гэх юм бол osteogenesis imperfecta байхгүй. За тэгэхээр ясны ямар нэгэн гэмтэл очихгүй гэсэн үг. За type 3 нь болохоор энэ нь болохоор shielded гэдэг ийм илүү юм зүйлийг дагамгаж үзүүлдэг. За энэ нь болохоор паалн илүү нэмгэн, за тугалмай буюу гол зөөлц нь болохоор илүү юм зузаан харагддаг ийм шинж тэмдгийг рентгенд үзүүлдэг. За энэ нь ч гэсэндээ муу ялгаахгүй. Одоо үзүүлэх шинж тэмдгийг өгөх юм бол шүдэнд зөөлт паалангийн ингээ зөөлт хөзөөч хэсгээр илүү юм шаарлсан, хөрсөн. За тэгээд паалан одоо шүдэн буйлны илэгдэлт илүү хордог. За тэгээд иймэрхүү шинж тэмдгүүдийг үзүүлдэг. За тэгээд Dentina genase. За тэгээд түүнээс яг энэ 3 төрлөөс миний авсан сэдэв гэх юм бол type 2 буюу 2 дахь төрөл нь байгаа. За энэ 2 дахь төрөл нь болохоор шүдний хөгжлийн эмгэгийн юм ховор хүнд хэлбэр гэж явагддаг. Тэгээд энэ нь болохоор өвчлсөн хүмүүс болохоор ингээд шүдэн нь болохоор өнгө алдсан гэж сая хэлсэн шүү дээ. Өнгө алдсан ийм хүрэн зөөлцөөрөө ийм шар өнгөтэй, саарл хөх өнгөтэй болон шар өнгөтэй байж болдог. За тэгээ буйл нь илүү их шамардаг. За тэгээ шүдний тунгалагдуу болж илэрдэг. За тэгээд Dentina genase-ийн эмгэгтэй хүмүүст болохоор яг нэг ширхэгч юм бүрэн шүд бол байдаггүй. Одоо ямар бүгдээрээ л ямар нэгэн эмгэгтэй байдаг гэсэн. За тэгээд зарим судлаачид нь болохоор ерөнхийдөө Dentina genase-ийн 2 болон 3 дахь төрлийг нэгтгээд Dentin dysplasia-гийн 2 дахь төрөл хэмээн авч үздэг. За энэ нь яагаад вэ гэхээр ерөнхийдөө хоорондоо ижилхэн хэлбэртэй буюу ижилхэн шинж тэмдэгтэй байдгаараа юм хоорондоо нэг гэж авч үздэг. За тархалтын хувьд гэх юм бол immunoglobulin Dentina genase-ийн тархалт нь гэх юм бол 6000-аас 8000 хүн ам дотор нэг илэрдэг. За тэгээ энэ нь болохоор автосомын доминантаар утамшдаг. За тэгээ өвчтөе эцэг гэхээс өвчтөе хүүхэд төрөх магадлал нь яг 50% байдгаараа ялгаатай. За тэгээд Dentina genase нь болохоор яг юм клиникт болохоор шүдний өнгө, за тэгээ шүдний бүтэц болон илэгдэл, тэгээд зарим тохиолдолд зарим үед сонсгол нөлөөлдөг. За будагтай гэх юм бол шүдний хэвчлэн одоо юм мөнгөлөг ийм хөх өнгөтэй болж өгдөг. Хөхөвдөр эсвэл зарим тохиолдолд ийм тунгалаг болж өгдөг. За шүдний бүтцийн хувьд гэх юм бол ийм томоохон ийм гаталж байгаа ийм цэврүүтэй бөөрийн хийнүүд үүссэн байдаг. За харин шүдний илэгдлийн хувьд гэх юм бол ийм шүд нь хурдан илэгддэг. Одоо нөгөө хэврэгэн болсон байгаа учраас шүд нь маш хурдан илэгддэг. За тэгээд буйл нь маш хурдан шамагддаг. За тэгээд сонсголт алдагдж байгаа. За зарим тохиолдолд тэгээд зарим нас агсан хүмүүст илүү сонсгол алдагддаг. Гэхдээ яг үүнийг шалтгааныг нь бол бүрэн хатлаагүй байдаг байна. За энэ юуны ямар генез болж үүсэж байгаа вэ гэх юм бол Dentina genase imperfecta нь болохоор одоо ямар ген вэ гэх юм бол DSPP гэсэн ийм генээр үүсгдэг. За энэ нь болохоор яагаад энэ гений мутацид орсноор үүсгэж байгаа вэ гэх юм бол энэ ген нь болохоор шүдний минералжид нь оролцож идэг. За тэгээд Dentin salivation буюу Dentin phosphoprotein гэсэн уургуудыг үүсгэдэг. За эдгээр уургууд нь болохоор юм Dentin бүрэлдэхүүн явцад оролцдог. За тэгээд эрдэсчих үйл явцуудыг зохицуулдаг.
мөн шүдний бүтцийн бат бүхийг хангаж өгдөг. За тэгээд эдгээрийн одоо генийн мутацид орсноор эдгээр нь болохоор бүрэн явагдаж чаддаггүй. За түүнээс болоод бат бэх байх одоо зүйл нь алдагдсанаар шүд илүү хэврэг болж өгдөг, хурдан хугардаг, за хурдан эвдэрдэг. За тэгээд эрдэсчих үйл байхгүй болсон болохоор бат бүхэн ч гэсэн байхгүй болно. За тэгээд дэнтийн бүрэлцэх үйл явцад оролцох юм бол дэнтийн ингээд бүрэн бүрэлдэж чадахгүй гэсэн. За тэгээд олцдог. За тэгээд энэ эмээгийн онцлогооны хувьд гэх юм бол үүнд нь клиник онцлогоо, рентген онцлогоо, гэр бүлийн түүх болон ясны өөрчлөлтийн байгаа эсгийг шалгах мөн генетик шинжилгээ, за мөн гистологийн шинжилгээ хийж болдог байгаа. За клиник шинжилгээ гэдэг нь болохоор шүд нь яг юм хэвэн байгаагүй. Одоо бидний шүдний юм эмнэлэг дээр практикаар үзнэ гэсэн. За шүд нь юм шаргалтай байна уу, өнгө нь өөрчлөгдсөн байна уу, за тэгээ баал нь шүд нь хугарсан байна уу гэх зэргүүдээр ингэж үздэг. За мөн буйл нэмтэрсэн үү, шүд нь нэмтрэх зэргүүдийг хардаг болвол рентген шинжилгээнээр одоо type 1 болон 2-3-аас илүү type 1 болон 3-аас илүү ялгаж өгдөг. За тэгээд аль болох шүдний зөөлцөнд хэрэгцээтэй байна, пал нь нэмгэн байна уу, зузаан байна уу гэдгийг өмнөөс нь харж өгдөг. За тэгээд эдгээр одоо түүнээс нь болохоор гэр бүлийн түүх гэж байгаа. Гэр бүлийн түүхт нь цаа өмнө нь болон дараа нь одоо өмнө нь ийм эмийг тохиолдож ийсэн үү? За гэр бүл болон хамаатай саданд нь ийм эмийг тохиолж ийсэн эсгийг лавлаж асуух. За тэгээд ясны өөрчлөлт байгаа эсгийг шалгаж байгаа нь болохоор мэдээж Dentinogenic imperfecta 1 бол нөгөө нэг ясны өөрчлөлттэй байсан. Тийм учраас тэрнээс илүү юм ялгаа онцлогтой хэрэгэлдэг. За тэгээд генетик шинжилгээ гэж байгаа. Генетик шинжилгээ нь болохоор яг DSPP гэсэн ийм дентийн salivary-phosphorylation энэ болохоор генетик шинжилгээ хийж байгаа нь болохоор дентийн salivary-phosphorylation phosphoroprotein гэсэн ийм генийн мутац яг мөн үү гэдгийг баталгаажуулсан онцлогоо байгаа. За тэгээд үүн дээр нь болохоор нэмэлтэр гистологийн шинжилгээ хийж болно. За тэгээд гистологийн шинжилгээ нь болохоор дентийн нэм хэвийн бос бүтцтэй. За тэгээ хооронд нэм хоолнууд нь одоо буюу түб нэм багассан. Одоо шүднүүдийн хооронд байгаа хоолнууд нь багассан болон инх замраагүй байгаа үед үнийг нь хийж болдог. За тэгээд энэ нь болохоор ийм сул холбоо ажиглагдах юм бол энэ өвчин мөн үү гэсэн тодорхойлсон болж өгдөгөө. За тэгээд энэ өвчнөдөө байлаа гэхэд эмчилгээний хувьд гэх юм бол энэ өвчин яг юм гений төвшөнд байдаг учраас яг бүрэн нэмжлэх бол боломжгүй. Тийм учраас үүнд нь цаашдаа гэр бүлд нь үүсэх арай юм бага нөхцөлийг бүрдүүлж болоод хүндрэлүүдийг нэмжлэж өгч болно. Мөн гадаад гоо үзэмжийг эзэмшиж өгч болж байгаа. За үүнийх нь зөвлөгөөд нь гэх юм бол удмын зөвлөгөө эхлээд өгөх хэрэгтэй. За түүнд нь болохоор өвчний талаарх мэдээллийг цуглуулад эмчтэйгээ хуваалцаад за түүнээс энэ онцлогооныхын шинжилгээ шаардлагатай шинжилгээнүүдийг хийгээд мэргэжлүүд рүү илгээгээд цаашдаа одоо гэр бүл төлөвлөлт нь ч юм уу нэмэр болж өгч болно. За эмчилгээ хийхдээ болохоор төр болон байнгын шүднүүдийг хамгаалахын тулд ийм бэлэн хийцтэй ийм шүднүүдэд ийм цутгамж шүдэлбэр ч юм уу эсвэл ийм бүрээсийг хийж өгснээр илэгдлийг нь багасгаад за хазалтыг мөн өндөрлөж өгснээр юм одоо шүдийн илүү юм удаан хугацаагаар хадгалж өгөх нөхцөлийг бүрдүүлдэг. За тэгээд энэ нь одоо ингээд шүдэнд хэрвээ идээд өрсөл байх юм бол түүнийг ингээд совгийн эмчилгээ хийх юм бол бараг боломжгүй. Яагаад гэвэл илүү юм хэврэг учраас совгийн эмчилгээ хийлээ гэхэд одоо энэ нь одоо шууд маш хурдан эвдэрдэг. Бүр болох хурдан эвдэрэх шалтгаан болж өгдөг. Тийм учраас одоо аль болох зөв эмчилгээгээ совгийн эмчилгээ орох хүртэл нь хүндрүүлэхгүйгээр одоо шуудан эмчлэх хэрэгтэй байдаг. За тэгээ ингэж эмчлэснээр тэр хүнийхээ шүд болно гэж гоо сайхан чухал учраас гоо сайхныг эмчлэх. За тэгээд мөн цаашдаа хоол боловсруулах зүйлд оролцдог учраас цаашдаа эмнэлгээс сэргийлэх боломж нь болж өгдөг. За тэгээд миний ашигласан материалууд байна. За анхаарал хандуулсанд баярлалаа.